За сайн байна уу? Та нар One Punch Man-ийг мэднэ дээ. За One Punch Man нь одоо 3 дугаар сизон гараад эхэлсэн. Энэ байгаа. Их алтартай. Би ингээ 1-р үеийн 2 дугаар ингээ тавьсан байгаа. Та нар үзээрэй. Бас дээрс нэмээд Сайтама их хүмүүс одоо бэлгүүн бикийг та нар мэдгүй. Бэлгүүн бикүү ингэж пенүүдийн онлоор ингэж хэлсэн байдаг. Сайтама нэгт одоо мангасуудыг идээд одоо тэр мангасынх нь өөрийнх нь одоо хүчийг нь олж авдаг гэж хэлсэн байдаг. Харин хоёрд болохоор цаг хугацаагаар аялдаг гэсэн байдаг. Сайтама 3 жил тэгсэн бол тэгсэн гэдэг. Гэхдээ өнгөрсөндөө эхлээд ингээ нэг юм давтсаар ирээдүйд нь тэгээд өөрийгөө дахиад өнгөрсөн шилжүүлээд тэгээд тэрнийх оюун ухааныг мартаад тэгээд дахин хийсээр байгаа тийм хүчтэй болсон гэдэг. 3 Сайтамгийн хойж уян нөгөө Максын бурхан мэдхүү нөгөө Орочигийн нөгөө өөрийгөө тим гэдэг. Тэгээд тэр үед өөрийгөө тэгээд Сайтамагийн тэр бүр эртээр үе бүр тэрэ хойж үе одоо Максын бурханыг одоо тэгсэн гэдэг. Тэгээд Сайтама тэр үжийг нь одоо хурдан одоо хүчтэй болох юм одоо тэрийг нь нөгөө яасан гэж хэлсэн үү. Харин яг миний бодлоор бол Сайтама яг ингэс байд. Зохиогч хэлсэн Сайтама зүгээр хязгаараа эвдсэн хүн гэдэг. Гаражсэн тэгтээ шүү дээ. Ингээ одоо би танад тайлбарлая л та. Та нарын хэдий их бэлтгэл хийлээч Сайтама шиг хүчтэй болтгүй тийм үү? Энэ байгалийн хязгаар гэсэн утгатай. Байгалийн хязгаар гэдэг нь одоо чи хэд ч гэсэн ингээ хөгжсөн ч гэлээ. Тэр чинь одоо яахгүй чи хүчтэй болохгүй. Энэ байгалийн хязгаар гэсэн. Харин Сайтама тэрийг эвдсэн хүн. Тэгээд тэрийг мэдлэхүү дандаа бэлтгэл хийсээр агаад тэр хязгаараа эвдсэн юм нь цаашгаа бүр хүчтэй болсоор агаад одоогийн Сайтама үүсэн гаражс адилхан шүү дээ. Гара болохоор одоо гэмтэл авах тусам одоо хүчтэй болдог бол Сайтама болохоор бэлтгэл хийх тусам хүчтэй болсон. Тийм болохоор миний бодлоор одоо Сайтама нөгөө хязгаараа эвдэж бэлтгэл хийсээр агаад хүчтэй болсон. Гара болохоор дандаа одоо дандаа хүмүүстэй тулдаж гэмтэл авсаар агаад бас баг зэрэг хүчтэй болсон мэдэг. Угаасаа ингээ одоо эпизод тэр 3 дугаар бүлгийн одоо 3 дугаар анги дээр яасан. Манга дээр болохоор гара одоо нөгөө 2 чөтгөр агац тэр хоёрдоо үдэлцсэн штеп. Тэр хоёрдоо үдэлцээ тэгээд ялагдсан. Тэрнийхээ дараа буцаж авчихдаа түүндээ адилхан чөтгөр төвшөндөө 3 мангастай тулдаад ялсан байдаг. Энэ нь түүнийг гэмтэл авах тусам хүчтэй болтгийг илтгэж байгаа. Тэгэл иймээ та нар subscribe дараад өгөөрэй. Ой.